Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Монголын хүүхдийн зөвлөл, скаутын холбоо хамтран 1-р хүүхэд аяны хүрээнд Дархуул аймгийн Зулцгийн гол хүүхдийн цусланд Төвийн бүсийн 5 аймгийн хүүхэд залуусыг хамруулсан тэгш оролцоо 2023 бүсийн чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы үндсэн хөтөлбөрийн хүрээнд сайн байна уу цуслан минь хамтдаа бүтээцгээе. Хүүхдийн зөвлөлийн өдөр Монгол бахархал, баяртай заслан минь зэрэг үйл ажиллагаа 5 өдрийн турш үргэлжлэх юм а. Өнөөдрийн бидний энэ зохион байгуулж байгаа арга хэмжээ бол бас зуны удирдалд хүүхдүүдийнхээ ая тухтай эрүүл аюулгүй орчинд амрах чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхдүүд бас бие биенээсээ суралцах тийм ээ. Тэгээд бас туслангийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг бие хүн болж төлөвшөгт нь нөлөөлөх юм зорилготойгоор бол энэ үйл ажиллагаануудыг бид нэр зохион байгуулж байгаа. Тэгээ ялангуяа Монгол Улсын засгийн газраас бол хүүхдийнхээ чиглэлээр эрхийг нь хангах, хамгаалах чиглэлээр олон чухал ажлуудыг хийдэг боловч бид нар бас яг энэ зуны удирдалд бас хүүхдүүдийнхээ энэ цэцлэнгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлэх энэ үйл ажиллагаа бол нэлээдгүй хугацаанд бас яг ийм өргөн хүрээнд зохион байгуулагдчихсэн ховор байсан. Тэгэхээр энэ удаагийн үйл ажиллагаа бол нэлээд онцлогтой. Тэгээ ялангуяа хүүхдийн өөрийнх нь оролцоонд нь тулгуурлаж бид нар бас энэ амралтыг нь зөв тогтоогоор зохион байгуулах ийм ажлууд бол өнөөдөр ингээд бүсчилсэн хэлбэрээр эхэлж байна. Тус чуулганд хүүхдийн хөгжлийн оролцоог дэмжих чиглэлээр өртөөд сургалт, open mic, майхан төдөрлөг, кино үзүүр, галын наадам гэд олон сонирхолтой үйл ажиллагаа болохоос гадна Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүний сонгуулийг хүүхдүүд өөрсдөө хийнэ гэдгээрээ онцлог болох юм а. 5 өдөр нэг өдөр нь Монголын хүүхдийн зөвлөлийн өдөр байгаа. Энэ өдрөөр хүүхдийн зөвлөлийн тэргүүд, гишүүд бөөнрөө хүрэлцэрлсэн байгаа үед бидгээд орон нутагт маань хүүхдийн эрхийн зөрчлүүд яаж гарч байгаа, энэ зөрчлүүд дээр хүүхдүүд маань ямар шийдвэрүүдийг эрэлхийлж байгаа гэдгийг боловсруулад засаг даргаартай илгээл боловсруулж байгаа. Энэ нэг онцлогтой үр дүнтэй. Үүнээс гадна Монголын хүүхдийн зөвлөлийн бүсийн сонгуул нэр дэвшиг гэх юм уу да. Манай Монголын хүүхдийн зөвлөлийн дараагийн дэд тэрэг хэн болох вэ гэдэг сонгуул шалгуулалтад өрсөлдөж байгаа хэдэн хүүхдүүд маань өөрөөсөө хүүхдээрээ хүрэлцэн ирээд би хүүхдийн тэрүүн бол ийм болно гэдэг чинь мөрөг хэлбэр танилцуулаад ийм сонгуулийн үйлчлэгаанууд бас зохион байгуулж байгаагаар онцлогтой. Тэгээд хүүхдүүд маань өөртөө хариуцаад өөртөө ажиллуулж байна. Тэгээд хүүхдийн зөвлөлийн бус хүүхдүүдийг гишүүн болгож ирүүлэх гэдэг ч юм уу бас хүүхдийн зөвлөлөд танилцуулах олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Манай Дархуул аймгийн хүүхдийн зөвлөлөөсөө ямар зохион байгуулж байгаа гэх юм бол өнөөдөр яг нээлтэн дээр бид нэр 5 минутын үзүүлэлт бэлтгэж ирсэн байгаа. За оройн open mic хүүхдийн нарт open mic арга хэмжээг зохион байгуулна. За маргааш болохоор яг хүүхдийн зөвлөлийн өдрөөр манай Дархуул аймгаас 5 аймгаас нийт 10 хүүхдээ гарч байгаа 3-ыг нь манай Дархуул аймаг гаргаж байгаа. За эхнийх болохоор хүүхдийн эрхийн өртөө гээд хүүхдүүдэд хүүхдийн эрхийн боловсрол олгох. За тэгээд нөр кейстер ажиллах тийм дадлага ажил юм байгаа. За 2 дугаар талаар хөгжлийн тоглоомны өртөө, 3 дугаар талаар анхны цэцлэмжийн өртөө гэсэн ийм 3 өртөөг ажиллаж байгаа. Одоо энэ чуулганд орцсон хүүхдүүд маань их юм бол тодорхой хэмжээний аймагтаа тодорхой хэмжээний манлайлыг үүсгэх хүүхдүүд байдаг. За тэр хүүхдүүд нь ингээд нийлээд чуулаад болоод ирэхээр бие биенээс айгүйх сайн туршлагаа авдаг гэх юм уу? Тэр сайн чанарыг нөөдөө шингээж авдаг. Дархуул аймаг ийм ажил хийж ингээд Орхон аймаг өвдгөл энийг даргаж авах юм байна гэдэг ч юм уу. Эсвэл Цэцлэнгийн аймгийн ийм ажлыг Дархуул аймаг тэгвэл энийг ингэж аймагт хийж ирэх болох юм байна гэдэг ч юм уу. Тэгээ бие биендээ айгүйх сайн үлгэр жишээ болж чаддаг, айгүй зүүрээлийг нь биедүүлж чаддаг юм болоо гэж бодож байна. Хөтөлбөрт Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнг, Дархуул аймагуудын манлайлал басан хүүхдүүдийн төлөөлөл мөн Монголын хүүхдийн зөвлөл, Дархуул аймгийн хүүхдийн зөвлөлийн нийт 280 орчим хүүхэд оролцож байна.